За сайн байцгаана уу, шилдэг сургуулийн ээлжид нэгэн подкаст эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр шилдэг сургуулийн сэтгэл зүйч Нарангаа болон миний бие ууган цэцэг нар өөртөө итгэхийн талаар ярилцахад бэлэн болсон байна. За хоёлаа эхлээд нэг хөнгөн асуултаар эхлэе. За өнөөдөр өглөөг хэрхэн эхлүүлсэн бэ? Өнөөдөр өглөөгөө. Өнөөдөр өглөө амар ядарсан ирсэн. Одоо ингээд нэг хавар болж байгаа болохоор ч тэр юм амар сэрүүлгээ зөндөө олоодаа унтраагаад. Тэгээс ирсэн чинь нэлээд хоцрогт өгцөн. Тэгэл амар хурдтай босоод хувцас өмсөөл ингээд маш яаруу эхэлсэн өнөө өглөө. За миний хувьд болохоор бас яг адилхан хавар болчихсон. Ер нь бол сэрэхэд айгу тийм хэцүү байгаадсан байхгүй юу? Гэхдээ би өнөө өглөө айгу тийм эрч хүчтэй яг 6:30-аас сэрүүлгэн сэрсэн байгаа. Яагаад гэвэл подкастэнд оролцох учраас тий. За тэгээд өнөөдрийнхээ сэдвийн эхний асуултаар эхлэе. За өөртөө итгэх итгэл гэж юу вэ чиний бодлоор? Өөртөө итгэх итгэл болохоор нөгөө маш олон талаар нь хэлж болох байх. Одоо жишээлх юм бол нэг эписайкологи заахлаар хамгийн ихэнд нь ингээд нөгөө нэг үг байдаг байхгүй юу? Хэрвээ чи 100 сэтгэл зүйчээс нэг асуулт асуух юм бол 101 үзэл бодол гарч ирнэ гэдэг үг байдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө сэтгэл судлал ч юм уу эсвэл ер нь ингээд тийм өөртөө итгэл гэдэг гих мэт ойлголтуудыг хүн болгон өөрсдийнх нь талаас ингээд янз янзаар тайлбарладаг. Тэгээ миний хувьд болохоор өөртөө итгэлийг юу гэж ойлгодог вэ гэхээр өөртөө одоо өөрийнхөө бие өөрийнхөө үзэл бодол өөрийнхөө байгаа байдалд тухтай байхыг хэлнэ гэж би боддог. Одоо жишээлх юм бол те ямар нэгэн байдлаар хаа нэг тийш очлоо гэж бодоход өөртөө итгэлтэй байгаа байдал нь өөрийнхөө байгаа байдалд нэг тийм тайван гэх юм уу намайг ингэх болов тэх болов гэж бодохгүй ч юм уу те эсвэл одоо би ийм харагдах болов ийм харагдахгүй болов гэж зовхгүй миний үзэл бодол зөв болов буруу болов гэж санаа зовхгүйгээр зүгээр л өөрийнхөө байгаа байдалтай тухтай байгааг өөртөө итгэх юм болов гэж би ер нь хараад идэг шүү дээ. Миний хувьд болохоор өөртөө итгэл гэхлээр би чадна гэсэн бодолтой байхыг юм болоо гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр өөртөө итгэлтэй байхын тулд хүн эхлээд өөрийнхөө юу чаддаг байхыг ч юм уу тий юунд илүү сайн бэ гэдэг талаар нь илүү мэддэг олцсон байх ёстой гэж ойлгоод байгаа. Тийм бас нэг талаараа тийм шүү тий. Одоо нэг хоёлаа өмнөх нэг подкастаар бас ярьж байсан шүү дээ. Өөрийгөө ойлгож ирснээр бид нар илүү өөрийгөө бас илүү нээлттэй илэрхийлдэг болдог. Илүү нөгөө өөрийнхөө чаддаг зүйлийг олдог, мэддэг зүйлийг олдог, ирээдүйн магадгүй мэрэгчлээ олдог гэдэг ч юм уу тий. Тэгэхээр мэдээж өөртөө итгэх итгэл маань өөрөө бас өөрийгөө ойлгож өөрийгөө сонсохтой бас эргээгээл бас холбогдож байгаа юм л та тий. Холбогдож байгаа тий. Яг харахгүй яг ингээ уялдаа холбоо байгаад байгаа. За хүн болгон өөртөө итгэх итгэл байдаг уу? За наа чи баг философи асуулт. Философи асуулт ах тий. Яагаад тэгэхээр одоо магадгүй ингээл бидний нөгөө нэг ингээл нүдэрээ харангуут энэ хүмүүст амар өөртөө итгэлтэй шүү гэж боддог хүмүүс эдэг шүү дээ тий. Тэгэл яг тийм хүмүүстээс магадгүй та өөртөө хэр итгэлтэй гингүүт зарим хүм тийм хүмүүс би нэг өөртөө итгэлтэй биш шүү дээ гэдэг нэг юм хэлдэг тий. Тэгэхээр бид нар бас нөгөө өөртөө итгэлтэй байдал гэдгийг нөгөө юм нээлттэй чөлөөтэй одоо магадгүй чанга тод дуутай байгаа гэдгийг өөртөө итгэл гэж хараад идэг юм шиг тий. Тэгэнгүүт одоо чиний асуусан асуулт жишээлбэл хүн болго өөртөө итгэлтэй юу гингүүт надаа ханж сэргээрээ хүн болго өөртөө итгэлгүй юу гэж асуумаар ч юм шиг тий. Яагаад тэгэхээр дийлэн хүмүүс ингээд өөртөө итгэлтэй юу гингүүт дийлэнх нь үгүй би өөртөө итгэлгүй гэж хэлээд идэг шүү дээ тий. Тэгэхээр би одоо жишээлх юм бол надаас ингээд чихээр өөртөө итгэлтэй гэж асуунгууд мэдхгүй нэг их өөртөө итгэлтэй биш хаа гэмээр санагдаад байгаа байхгүй. Тэнгүүт дийлэн хүмүүс намайг харахлаарэ чи айгаа өөртөө итгэлтэй штэ гэж хардаг ч юм уу тий. Тэгэхээр нэг талаараа хүмүүс бүгдээрээ өөрийгөө өөртөө итгэлгүй гэж боддог ч юм шиг санагдаад идэг. Тэгээ нөгөө талаараа бас хүмүүс бүгдээрээ өөртөө итгэлтэй нэг зүйл бас байгаад идэг.
Тий яг тий ингээл хүмүүс зарим хүмүүс ингээл амар өөртөө ихтэй ингэж нээлттэй ингэж харилцдаг хэрнээ яг зөвхөнхээр өөртөө итгэлтэй штэ би яаж юм шиг юм өөртөө итгэлтэй ингэж жоохон юм ярддаг болох вэ ч юм уу. Тэгэнгүүт би өөртөө амар итгэлгүй штэ. За зарим хүмүүс бүр ингэдэг зөвхөнхээр амар нилээн экстраверт гэнгүүт үгүй штэ би ч амар интроверт штэ гэдэг хүмүүс бас байдаг тийм. Тэгэхээр өөртөө итгэл гэхлээр яг хүн болгоны хувьд яг өөрөөр илэрч харагддаг байх тийм. За тэгэнгүүт жинхэнэ өөртөө итгэх итгэл тэгвэл ямар харагддаг бол нөгөө нэг жинхэнэ өөртөө итгэх итгэл одоо худлаа өөртөө итгэх итгэлийг яг ингээл нөгөө харахаар магадгүй нэг мэддэхгүй гэж магадгүй. Гэхдээ нөгөө өөртөө итгэх итгэл гэдэг маань өөрөө ингээл янз янз байгаа шүү дээ. За жишээлх юм бол өөртөө итгэх итгэл нь өөрийнхөө харагдах төрхөнд итгэлтэй байх юм уу? Эсвэл өөрийнхөө үзэл бодолд итгэлтэй байгаа юм уу? Өөрийнхөө магадгүй тэг ингээд нөгөө өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг байдлыг өөртөө итгэх юм уу гэдэг ч юм уу. Тэгэхээр ингээд нөгөө янз янзын байдлаар өөртөө итгэлээ зарим хүмүүс одоо өөрийгөө ингээл чөлөөтэй илэрхийлж чадахгүй төгдрөөл ирдэг ч юм уу эсвэл ингээл амар чимхийн мөртлөө яг спортоор ороод ирэхлээр шал өөр харагддаг ч юм уу тий. Тэгэхээр ингээд нөгөө янз янзын байж болно. Тэгэнгүүт нөгөө нэг яг энэ хүний жинхэнэ өөртөө итгэл худлаа өөртөө итгэл гэдгийг ялахад амар хэцүү байгаа байхгүй. Гэтэ миний бодлоор бол ингээд яг жинхнээсээ яг өөртөө итгэдэг хүн болохоор айгүй тайван байдаг юм шиг санагддаг. Одоо яг юм бусад хүмүүсийн талаарх одоо өөрийнх нь одоо юу гэж бодох бол яах бол ийх бол намайг инх болоо тех болоо гэдэг тэр зүйл нь амар бага байдаг юм шиг санагдав. Яг мэдээж бодно. Гэхдээ тэрийг өөртөө ойртуулдаг ч юм уу тий. Жишээлх юм бол одоо өөртөө итгэл гэдэг нь яг ийм шиг санагдаад байгаа. Магадгүй ингээд нэг дуучин байлаа ч юм уу тий. Дуучин тайзан дээр гарч байгаа. Тэгээ тайзан дээр гарч байгааг нь хараад хүн болго өөртөө итгэлтэй гэж харж байгаа шүү дээ. Гэхдээ тэр хүн сандарч байгаа юу гэвэл сандарч байгаа. Амар сандарч байгаа. Одоо ингээд адреналин ялгарал тий. Гэхдээ өөрийгөө чадна гэдгийг мэдчихэж байгаа учраас тайвширдаг гэж юм тий. Эсвэл магадгүй өөртөө итгэлтэй хүүхдэлээ гэж бодоход ангийнхаа урд ингээл юм ярих гал тэгж байхдаа хоолойд нь зангирал ингээл одоо тий ингээл сандрахгүй гэвэл сандарна. Гэхдээ сандарч байгаа ч гэсэндээ одоо тэр тухайн зүйлийг дуусгах нь гэдэг итгэлтэй байх ч юм. Бас нөгөө талаараа өөртөө итгэл нь бусдад харилцах одоо дотны харилцаанууд дээр нь ч гэсэн гардаг юм шиг санагддаг. Одоо магадгүй нэг найзтай болох ч байгаа бол нэг найз тэр найзтайгаа би удаан хугацаанд найзлж чадна гэдэг итгэлтэй ч юм уу тий. Тийм яг тиймэрхүү янз янзын байдлаар ер нь л нөгөө итгэл гэдэг зүйл чинь амар сонир штэ тий. Тэгэхээр өөртөө итгэх итгэл өөрөө бас ингээд янз янзын өөр байх. Яг бас яг тийг санагдаж байна. Яг өөртөө итгэлтэй хүн бол ямар нэгэн одоо шийдвэр гаргахад ч юм уу эсвэл ямар нэгэн одоо асуудал гарах үед тэрийг ингээд тайвнаар ингээд шийдэж чаддаг хүн байх гэж би бас бодоод байгаа байхгүй юу. За тэгвэл худлаа өөртөө итгэх итгэл. Худлаа өөртөө итгэх итгэл гэхээр одоо магадгүй ингээл нөгөө нэг хүмүүс бас бодчих магадгүй л дээ би одоо худлагаас өөртөө итгэлтэй юм болов уу гэдээ амар их боддог шүү дээ. Яагаад тэгэхээр би ингээл хүмүүс харахаар ингээд амар өөртөө итгэлтэй юм шиг харагдаг хэрнээ дотроо болохоор өөртөө итгэлгүй гэж боддог ч юм. Тэгэхээр ингээд нөгөө худлаа өөртөө итгэх итгэл гэдэг маань буруу зүйл бол биш гэж би боддог. Яагаад тэгэхээр хүн өөртөө итгэх итгэл маань өөрөө янз янз гэсэн шүү дээ. Тэгэхээр хүн зарим зүйл дээр итгэлтэй гэж болно, зарим зүйл дээр итгэлгүй гэж болно. Магадгүй өөрийгөө маш сайн илэрхийлж ярьдаг ч юм уу те тод чанга дуутай тийм хүн байгаад тэгээ тэрийг нь хүмүүс өөртөө итгэл гэж хардаг ч гэсэндээ магадгүй тэр хүн өөрийнхөө өөр нэг зүйл дээр чадвар дээр ч юм уу итгэлгүй байдаг ч юм уу те тэрнээсээ болоод өөртөө итгэлгүй гэж өөрийгөө бодож иж болно шүү дээ. Тэглээгээд тэр мань худлаа итгэл үнэмшил гэсэн үг биш. Чамд чаддаг зүйл байгаа чи өөрийнх нь чаддаг зүйл дээр итгэлтэй байна. Тэгээд тэр мань яг бүрэн тэг бүх зүйл дээр өөртөө итгэлгүй байлаа гэх тэр мань худлаа итгэл үнэмшил биш байдаг ч юм те. Бас нөгөө талаараа нөгөө хүмүүс бас ярьдаг шүү дээ. Худлаа итгэл үнэмшил маань бусдын анхаарал гэдэг зүйл маань
өөр төр нь тусгаж иж одоо тэрийг ингээд нэг юм өөртөө итгэл гэдэг ч юм уу. За одоо жишээлх юм бол хамгийн энгийн жишээ нь одоо за нэг хүүхэд зураг постлоо ч юм тий. Тэгээд тэр зураг ингээд постлоод тэгсэн чинь баг лайк аваад эхлэнгүүт нь тэр нөгөө зураг нь бол өөрт нь маш таалагдсан зураг хэрнээ бусад хүмүүс тэрэнд нэг лайк дарахгүй ч юм уу эсвэл сонирхгүй ангууд нь за муухай зураг юм байна гэж устгах ч юм уу тий. Энэ болохоор нөгөө нэг тэр өөртөө ихтэй юм шиг хэрнээ яг ингээд нөгөө бусдын шүүмжлэл бусдын тэр юун дээр нь за яах юм бэ гэж нэг болчдөг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө худлаа ихтгэл үнэмшил маань бас нөгөө fixed mindsetтэй дээ нөгөө sales-ийн ярьдаг fixed mindsetтэй их холбогддог. Яа тэгэхээр fixed mindsetтэй хүмүүс чинь нөгөө өөрсдийнх нь чаддаг нэг юм аягүй сайн хийгээдэг. Тэгсэн хэрнээ өөр зүйл рүү ороод ирэхлгүй гэхээр чадахгүй байгаа л нөгөө хайрцаг дотор байгаа байдал маань бас худлаа ихтгэл үнэмшил байгаад байдаг юм шиг санагддаг байхгүй. Яа тэгэхээр өөртөө итгэл маань өөрөө нэг юм суур байх хэрэгтэй байгаад байтал тэр нь өөртөө биш өөр нэг юм руу чиглэлцэн байгаа байхгүй. Жишээлх юм бол би математикт сайн юм чи математикаар хий. Өөр юм яах юм. Тэгэхээр тэр хүн өөртөө яг үнэхээр итгэлтэй байна уу гэвэл итгэлтэй биш байгаа. Тэгэхээр өөртөө итгэл гэдэг нь би ямар ч ус руу орж магадгүй. Тийм одоо тий ямар ч ус энэ ус халуун ч хийж магадгүй хүйтэн ч хийж магадгүй ямар ч хийж магадгүй. Гэхдээ би энэ лөө ороод сэлэд гараад ир чадна гэдэг өөртөө итгэл гэж боддог. Тэрнээс биш би халуун ус руу л орж чадна. Хүт ус руу орж чадахгүй гэдэг ах юм бол тэр мэн яг жинхэнэ өөртөө итгэл мөн үү? Эсвэл халуун ус нь л сайн сэлдэг юм чинь бусад ус руу орохгүй. Тэгээ халуун ус нь сайн байгаагаа л бусдад харуулад тэрүүгээрээ өөртөө итгэлээ хангана гэх юм бол тэр яг өөртөө итгэл мөн үү гэдэг ч юм те. Тэгэхээр тэр хүн аль ч ус руу орсон гэсэн би яаж иж байгаа гарч чадна гэдэг тэр итгэл мэн өөрөө яг өөртөө итгэл юм болов гэж анзаараад байдаг. Би болохоор худлаа өөртөө итгэх итгэлийг бусдын одоо санаа бодол зэрэгээс хамаарч тэр хүний одоо бодол өөрчлөгдөх тэр үйл явцыг одоо худлаа өөртөө итгэл юм болоо гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр нь жишээгээр тайлбарлавал за ингээд би аягуулсан ингээд хөгжим тоглодог юм чинь би хөгжмийн хамтлагт би ормоор байна гэд эцэг ихтэй хэлэнгүүт эцэг их нь тэр хүүхдийг одоо яг сайн сургууль дээр одоо хөгжим хэр сайн тоглодог зэрэг талаар нь мэдэхгүй байгаад за чи зүгээр илүү сайн дуулдаг юм чинь дууны хамтлагт орчих юм уу гэнгүүт хүүхэд дотроо эргэлзэж эхлээд нэрээ би тэг сайн хөгжим тоглодоггүй ч билүү гэж бусдын бодол тэр хүний одоо үнэт зүйл бодолтой уялдаж эхлэхлээрээ худлаа өөртөө итгэл эргэлзээ үүсдэг юм болоо гэж хараад байгаа. Тийм. Ялангуяа нөгөө одоо нөгөө дөнгөж өсвөр нас руу орж байгаа ч юм уу те эсвэл бага насны үед мэдээж бусад хүмүүсийн үзэл бодол маш их нөлөөлдөг те хүүхдэд жишээлх юм бол эцэг ихэн чи эндээ сайн юм чин гэдэг байдлаар хэлэхэд л тухайн хүүхэд би эндээ сайн байх гэдэг итгэл үнэмшил өөрөө автоматар үүсч идэг ч юм уу те тэгэхээр нөгөө эцэг ихийн тухайн хүүхдийг ямархуу байлгамаар байгаа гэдэг тэр байдалд нь өөрөө хүүхэд бага насндаа бол айгүй нийцж идэг ч юм уу те аль болох нийцгээл идэг ч юм уу тэгэнгүүт том болоод ирэхээр нөгөө найзуудынх нь итгэл үнэмшилд нийцхийг хичээж эхэлдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө байнгын бусад хүмүүст нийцэх гээд эхлэнгүүт бид нөгөө өөрийнхөө суур үнд зүйлүүдэд алдаад байдаг гэж бас магадгүй тийм. Тэгэхээр нөгөө энийг болохоор би зөвлөгөөн дээр юу гэж хэлдэг вэ гэхээр одоо нэг сав байна тийм. За энэ савыг хоёлаа харъя л да тий. За магадгүй энэ таглаатай байлаа гэж үт тий. Тэгэхээр энэ таарахныг таглаа гэж таарна да тий. Тэгэхээр энэ таарах таглаа гэдэг маань бүгдээр энийг юу гэж хүлээж авахлаар энэ би байлаа тий. Энэ би байгаад тэгээд энэ миний одоо дуртай зүйлс магадгүй миний өөрийгөө олох identity байж болно, найзууд гэдэг ч юм уу тий. Хүрээлэл миний одоо хайртай хүмүүс гэдэг ч юм уу. Тэнгүүд цав болгон таарах таглаа байгаа гэдэг чинь би өөрийнхөө одоо тий үнэт зүйлсээрээ нийцэх хүмүүс байгаа гэсэн үг байхгүй. Тэнгүүд энэ таг нь ингээ байхгүй байлаа гэж үстэй тэрийг одоо ирээдүйд олох гээд байх нь шүү дээ. Тэнгүүд хүүхдүүд ингээ нөгөө яг хүн болгон тааруулах гал тий хүн болгон заа гэж хэлээл хүн болгонд нөгөө хүслэр нь байгаал хүн болгоны ингээл хүссэн шиг байгаад эхлэнгүүт одоо сав маань ингээд өөр болчихж байгаа байхгүй тий бид нар ингээд өөрийнхөө үнэт зүйлээс хазаагаад өөр болсон.
Тэгэнгүүт яах вэ гэхээр нөгөө түрүүний таарах байсан тагламнууд маань яахгүй болоод ирнэ. Одоо таархаа болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл би өөрийнхөө тэр жанжин шугам маань байхгүй болсон байгаа шүү дээ. Тэгээ өөрийнхөө хүсдэг зүйлээс хазаачиж. Тэгэхээр хүн болгон заа гэж хэлээд ч юм уу хүн болгоны үзэл бодол руу яваад тэгэхээр ингээд нөгөө би өөрөө хин бэ гэдэг зүйл маань алдагдаад эхэлнэ гэсэн. Тэгэхээр нөгөө дахиад нөгөө өмнөх сэдвүүтэй ярьжсэн жилэндээ би өөрийгөө ойлгох гэдэг зүйл дээр найзууд маш их тусалдаг хэрнээ эсрэгээрээ найзуудынхаа бүх зүйл зөвшөөрөөд ах юм бол эргээгээд чи өөрийн гэсэн identity чинь байхгүй болж эхэлдэг ч юм те. Тэгээ бүлгийн нөгөө identity руу орж эхэлдэг. Бүлгийн нэг хэсэг болохын тулд шин зан арын шин суулгаж эхэлдэг ч юм. Магадгүй мэдээж бид нар бие биенийгаа сайжруулдаг учраас сайн зан чанарууд байж болно. Нөгөө талаараа бас хин нэгний дагаад өөрийнхөө занжин шугам үнэс зүйл гэр бүлээс нь уламжлагдж ирсэн зүйлсээ хаях гээх бас магадaltaй байдаг. Энэ маань үргээгээл бидний яах нь өөртөө итгэлтэй нь байхгүй болгож идэг ч юм. Яг тийм ээ тий. Бусад хүмүүсийн одоо нөхцөл байдал шийдвэрт нь аялдан дагалдаад эхлэхлээр тухайн хүн маань өөрийгөө алдаж эхэлдэг, өөрийн гэсэн үнэт зүйлээ ойлгохоо болж эхэл төрөгдөлд ордог байгаа нь шүү дээ тий. Тэгээд олохгүй болоод эхлэнгүүт би юу н хийм бол би юу н хин жишин байна. Би юу н өөртөө итгэлгүй гэдэг бодлоод орж ирдэг юм шиг санагдаад байхгүй. Эцэгчүүд маань хүүхдтэйгээ өөртөө итгэлтэй болоход нь хэрхэн туслаж болох вэ? Өөртөө итгэл дээр нь туслах айгүй тийм чухал нэг арга тэ эцэгчүүдийн яг хүүхдтэй өөртөө итгэлтэй болоход нь туслах арга бол ямар нэгэн дугуйлан, секц, спорт юм шиг санагддаг. Одоо жишээлбэл ингээд хүүхдүүдийг анзаарч байхад магадгүй анги дотор өөртөө итгэлгүй учраас устдаа харилцаж чаддгүй ч юм уу тийм хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүд маань өөрөө нөгөө би ямар нэгэн зүйлийг чадна гэсэн итгэл байхгүй болоод ирэхлээр бусдад харилцахтаа ч гэсэндээ нэг тийм өөртөө итгэлгүй байдал анзаарагдаад идэг. Тэгэнгүүт яг ингээд миний ажигласнаар яг ингээд зөвлөгөө өгсөн хүүхдүүдтэй ингээд та спортоор магадгүй хичээлүүлээд үзээрэй, өөрийнх нь дуртай нэг зүйлэн дээр хичээлүүлээд үзээрэй гэд санал болгодог. Тэгэнгүүт ямар нэгэн спортоор хичээлж байгаа хүүхд ч юм уу, хичээлсэн хүүхд ч юм уу, эсвэл өөрийнх нь зүгээр л дуртай одоо зураг зурдаг дугууланд явж байгаа хүүхд ч юм уу те. Тэр зүйлээсээ нөгөө би энийг чадах юм байна гэдэг итгэл үнэмшлиг болоод авчдаг. Тэгэхээр магадгүй тэр тухайн хүүхд минь хичээл дээрээ магадгүй те хичээлдээ тийм сайн биш ажил шүү дээ те. Хичээлдээ тийм сайн биш ч гэсэндээ спортоо маш сайн байдаг ч юм уу те. Спортоо сайн эсвэл одоо зурхтаа маш сайн, дуулахтаа маш сайн, бүжиглэхтэй сайн гэдэг ч юм уу. Тэр зүйлсээрээ нөгөө нэг өөрийнхөө итгэл гэдэг зүйлийг одоо хамгийн одоо энгийнээр асааж эхэлдэг юм шиг санагддаг байхгүй. Тэгээд нөгөө өөр газар тий нэг итгэл өмчлөл болоод авчлаа шүү дээ. Би болох юм биш үү? Би чадах юм байна гэдэг нэг итгэл өмчлөл болоод авчлаар тэнд байгаа итгэл минь буцаад анги танхим дотор нь тарж эхэлдэг. Тэгэхээр нөгөө хүн ингэдэм байл та би өөртөө итгэлтэй байх үед бусад хүмүүс намайг яг би өөрийгөө юу гэж бодож байгаагаар хүртэж хүлээж авдаг. Тэгэхээр би өөрийгөө үнэхээр одоо чадвартлаг шүү гэж хүлээж авдаг бол бусад хүмүүс ухамсаргүйгээр тухайн хүнийг энэ хүн их чадварлаг шүү гэж хардаг. Тэгэхээр нөгөө хүүхд ямар нэгэн байдлаар спортод яваад ч юм уу дугууланд яваад тэгээд ирэхлээр би нөгөө ийм зүйлийг чаддаг гэдэг нэг итгэл үнэмштэй болоод ирэхээр анги дотроо өөрийгөө илүү сайн илэрхийлээл. Илүү сайн одоо анги дотор оролцоол магадгүй буцаад өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхтэн ч гэснээр тэр нь тусалж болдог гэж боддог. Тэгээ нөгөө өөртөө итгэл маань бас юу байхгүй юу? Одоо ингээд за жишээлбэл би ингээд чамс буцаад эргийг нэг асууя л да тий. Надад их сонирхолтой санагчлаа. Чи ямар хүнд итгэх вэ? Би юу? Яг ямар талаараа? Зүгээр одоо ямар хүнд итгэж найдах вэ? Яг тухайн зүйл одоо яг ямар талаараа гэж асуугаад байгаа нь одоо ажил юм уу эсвэл найз нөхдөд харилцаа юм уу тэр талаар асуугаад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт хэрвээ ажлын талаар бол би тэр зүйлдээ итгэлтэй тэр зүйлээрээ өөрийгөө ур чадвартай гэдгээ мэддэг тийм хүнд итгэнэ. За найз нөхөд дээр ямар хүнд итгэх вэ? Магадгүй хамтрагч дээр ч юм уу тий. Ямар хүнд итгэх вэ?
илүү сайн таньж мэдсэн хүнд итгэн гэх юм уу? Би яагаад энийг асуусан бэ гэхээр чи ямар хүнд итгэдэг вэ гэж асуухлаар хүмүүс дийлэгтээ амлалтаа биелүүлдэг хүнд гэж хэлдэг. Хэлсэндээ хүрдэг хүнд ч юм уу те. Эсвэл за маш энгийнээр гэх юм бол цагаа барьдаг хүнд гэдэг ч юм уу. Хийн гэснээ хийдэг хүнд гэлж юм те. Одоо магадгүй ажлын хамтрагч дээр ямар хүнд итгэх вэ гингүүт яг юма цагтаа хийдэг хүнд гэлж юм те. Тэр дээр маань өөр ямар зүйлийг хэлээд байгаа юм хэлэх нь хариуцлагатай байдал ч юм уу те. Тэр нөө итгэл гэдэг зүйлийг хүн яаж олдог вэ гэхээр амлалтандаа хүрснээр олдог юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрөө өөрийнхөө итгэл өөрөө өөртөө яаж итгэх вэ гэвэл өөрөө өөрийнхөө л амлалтанд хүрэх ёстой гэж боддог. Тийм байгаа сте тий. Тэгэхээр магадгүй жишээлх юм бол нэг хүнтэй одоо найзалдаг байлаа гэж бодъё л да тий. За найз нь чамдтай амар гоё цүнх авч өгнө гэлтгснэ. Хизээш тэрийг авч өгдөг. Эсвэл за найзтай хоёлаа яг 5 дахь өдөр уулзаал хэвээр айгуу гоё бай гэлтгснэ. Юусе тэгдэггүй гэдэг ч юм уу тий. Тэгвэл яг тэр хүнтэй найзлахад амар хэцүү санагдаж шүү дээ тий. Эсвэл магадгүй ангийнхан багш нь ч юм уу ямар нэгэн хүн ингээл нэг юм амлчаал юус тэрийг хийдэг бол бид нар итгэхгүй шүү дээ. Тий. За ингээл ярьчлээд гэдэг шиг адилхан бид нар бас өөрийнхөө өөртөө амлсан тэр зүйлээ хийхгүй байгаад байх тусам өөртөө бас итгэхээ бэлдэг. Одоо жишээлбэл нийтгээс эхлээд би ингэндээ тэгэндээ хэлж юм уу хэлээлээдэг. Гэхдээ өөрийнхөө амлалтанд юус хүрдэггүй. Тэгвэл тэг ингээд дотор байдаг хүнд ч тэнэг санагдсан. За байж яриад тэгэж боддог болж тээ. Яг тэрнтэй адилхан би чи өөртөө итгэмээр байгаа бол эхлээд чи өөрийнхөө амлалтанд хүрэх хэрэгтэй гэж бас боддог. Тийм. Бас тийм байна тий. Нөгөө нэг эмэгтэйчүүд чинь найз залуу нөхрөөсөө цэцэг авах дуртай шүү дээ. Тэгэл цэцэг авмаар байна гэдгээ ингээд тэр хүнд ингээд хэлвэл цэцэгэн төрдөл тэнэг санагдаж байгаа гэдэг шиг. Харин тийм. Тэгэхээр өөртөө итгэдэг яг нэг тийм шиг санагдаад байдаг байсан. Тэгэнгүүт л яс түрүүний ярьсанчлаа хүүхдээ одоо өөртөө итгэхтгэлд нь яаж эцэгчүүд маань туслах вэ гэхлээр дугуулан сэйттэй сургуулиас гадуурх одоо өөрийнхөө дуртай хийдэг зүйлд нь явуулаарай гэж зөвлөдөг гэдэгсэн шүү дээ. Тэгэхээр бас яг тийм юм байна. Өөрийнхөө дуртай хийдэг зүйлийнхаа тэр орчинд ороод ирэхээр хүүхэд маань тэндээс бас яг өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг тийм найз нөхөдтэй боллоо тэгэхээр тий. Тэнгүүд яагаад тэр орчинд найз нөхөдтэй болох илүү амархан байх вэ гэхлээр яагаад гэвэл тэр хоёрыг холбож байгаа зүйл нь байгаа шүү дээ тий. Адилхан зүйл байгаа. Тэгэхээр нөгөө нэг найз нөхөд ч гэсэн бидний өөртөө итгэлийг маш их нэмэгдүүлдэг шүү дээ. Тийм судалгаа хийдэг байхгүй хүн ингээд найзуудтайгаа байхдаа болон ганцаараа байхдаа хоёрынх нь өөртөө итгэлтэй байдлыг ингээ хэмжсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь хүн найзуудтайгаа байхдаа дор хаяж 2 дахин их өөртөө итгэлтэй болдог гэнэ. Тэгээд тэр нь угаасаа нэг ажиглагддаг шүү дээ тий. Одоо шил хүн ингээл ганцаараа явж байхдаа нэг чанга яриад ч юм уу, инээгээл ч юм уу тэгдэг шүү дээ. Инээдтэй юм харуул нэг инээхгүй ч юм уу. Тэгэнгүүт ингээл найзуудтайгаа явж байгаа хүмүүс ингээл жоох юм л амар ягаал чанга тод мод инээгээл тий. Магадгүй ингээл найзтайгаа хамт байгаа хүмүүс ингээл илүү өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг сонь үйлчлүүд ингээл гадаа мадаа хийгээл тий. Тийм байдлууд ингээд анзаарэгддэг шүү дээ. Гадаа хизээч явж байгаа ганцаараа явж хатаа тийм үйлдэл хийхгүй юу найз нөхдөй хажууд тий. Харин тийм. Тийм бас өөртөө итгэл найзууд бас их нөлөөлнө. Тий. Тэгэнгүүт чи яа тийм дуугаа юм бэ? Яагаад тийм тотгошоогоо юм бэ? Одоо ингээд жоохон нээлттэй байгаарай гэж зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Тэгэнгүүт би найзынхаа хажууд ийм хүн биш шүү дээ. Ч юу те. Хүмүүс бас тэгж хариулдаг тий. Тийм тэр бас нөгөө нэг хүний амир онцлог юм шиг санагдах байхгүй. Тэгэхээр ингээд яа зарим нэг хүнтэй илүү нээлттэй харилцаж чаддаг. Зарим хүнтэй бас тийм байхгүй. Тэглээгээд нээлттэй харилцаж байгаа хүн нь яг жинхэнэ төрх нэгаа тотгошоо байгаа хүн одоо худлаа төрөх гэдэг ч юм уу тийм байхгүй юм шиг санагддаг. Яагаад тэгэхээр чи оршин байгаа бүх газараа чи өөрийнхөө л нэг хэсэг байгаа юм ч юм уу. Тэгэхээр жишээлх юм бол одоо гэр бүлтэйгээ байхдаа нэг өөр, найзуудтайгаа байхдаа нэг өөр, ажил дээрээ нэг өөр, сургууль дээрээ нэг өөр гэлтэй хүн чинь ингэ зөндөө олон төрх байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дүр төрх болгон өөрөө бидний угаасаа нэг хэсэг байдаг. Тэгэхээр тэр
нэг хэсгүүдээсээ болоод би тэнд өөр байдаг юм чинь би худлаа хүн юм байна ч юм уу те би худлаа дүр төрх харуулд юм байна гэдэг тийм зүйлийг бас хүүхдүүд бити мэдрээсэй гэж боддог. Яагаад вэ гэхээр хүн хаана байгаагаас шалтгаалж мэдээж өөр болно те. Тэгээ энийг болохоор би нөө AP psychology ордог хүүхдүүдтэй хэлдэг байхгүй юу. За жишээлх юм бол чи ингээд кино театрт кино үзэж илаа. Кино театрт кино үзэж байгаа л тэнд ингээл инээдтэй бишээ дургу өрмөр юмэрсэн чи ёо ямар сони юм бэ гэж хэлэхүү гэсэн гүү гэсэн. За тэгвэл чи найзтайгаа гэртээ Netflix-ээр кино үзэж илаа. Тэгвэл чи ёо ямар сони юм бэ гэдэхүү гэсэн тэгнэ гэж хэлж байгаа юм. Тэгэхээр тэр мэн нөгөө хүн угаасаа л байглаасаа орчиндөө тохируулж ямар нэгэн зан авирыг гаргадаг. Тэгэхээр тэрэн дээр хүүхдүүд бас өөрсдийгөө бити худлаа гэж мэдрээсэй тий. Хүн болгон угаасаа л хүн болгонд байдлаар хэлцдэг. Одоо бид нар чинь гэртээ орохлээрээ сайн ээж ч юм уу, сайн эхнэр ч юм уу байдаг штэ. Тэгмээд гэрээсээ гараад явхлаар ажлын за тэгэнгүүтлээ найз нөхд ингээл бүгдээрээ өөр орчинд очиж байгаа учраас яг тэр орчиндөө тохируулж харьцнаа гэсэн үг юм тий. За тэгвэл өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авдаг юм шиг санагддаг вэ? Яг би юу эсвэл хүн ер нь өөртөө юу? Хүн ер нь өөртөө. Хойлонгийнх нь баг подкаст хүмүүний мөн чанар. Тийм болох гэдэг юм шүү. Тэгэхээр яг өөртөө итгэлийг зүгээр хүн хаанаас ч олж болох юм шиг санагдав. Ер нь хаанаас ч олж болно. Тухайн хүн өөрөө яг ямар хүн бэ гэдгээс л шалтгаалдаг. Жишээлх юм бол ингээд миний өөртөө итгэл гэх юм бол баг багтаа ингээл нөө найзуудтайгаа бүжгэлдэг байсан байхгүй бүжгэлэл дуулаад ингээл нөгөө нэг Wonder Girls мөр сандлын ингээл бүжгийн сураал одоо нэг 8 9 настай байсан юм уу. Тэг ингээд сансрын гаражнууд байдаг байсан. Тэр гаражнууд дээр ингээд гараа тоглолт хийдэг байсан. Тэгээд тоглолт хийхдээ бүр ингээд аягүй хөөрхөн дөрүүлээ ингээд бүжгэлж дуулдаг. Тэгээд тэрийг ингээд нэм жижигхэн цаасан дээр ингээд плед бичээд тэг манай зурдаг найз болохоор тэрэн дээр бид дөрийг ингээд зурчихна. Тэгээд тасалбар нь 50 төгрөг эсвэл нэг 100 төгрөг мөрөгтэй. Тэгээд тэр үед чи яг 100 төгрөг ч юм бол ингээд чихэр хоёр машаатай чихэрний өнгөөс ахгүй мишкатай чихэрний. Тэгэл 50 төгрөгөөр юм уу 100 төгрөгөөр зарна ямар тоглолт хийж байгаас шилдэг. Тэгэл тэдрээга ингээд нөгөө нэг зөндөө олон нэг хийж байгаа л. Тэгэл нөгөө нэг ахлах ангийн сурагчд мөрөгчд юм ингээд хичээлээ тардаг үе нээдэж штэ. Тэр нэг тоглолт хийчих шүү гэж тасалбараа зардаг. Тэнгүүд энэ 50 төгрөг мөрөгч чинь жоохон мөнгө болохоор ингээд өө яасаа хөөрхий ингээд бидэрдэг штэ. 8 9 настай гэсэн. Тэгэл бид нэр гаражн дээр нь авирж байгаа л тоглолт хийдэг. Тэгэл тоглолт хийгээл тэн дээр чинь дуулаад бүжиглээл бүтэн 30 минутын үзэлбэр үзүүлж байгаа өдөр. Тэгэл хөөрхөн ингээл дараа нь ингээл дуусан гот нэг 1500 төгрөг. Тэгэл 1500 төгрөгөөр ундаа авч байгаа л. Тэгээд тэндээс ингээд нөгөө нэг бас өөртөө итгэлээ маань яг нэг суур гарч ирсэн юм шиг санагддаг байхгүй юу? Одоо би чи ингээд хүмүүс юм дуулж чадах юм байна, бүжгэлж чадах юм байна гэдэг ч юм уу те. Надад чадах юм байгаа шүү гэдэг нэг юм болвол те. Тэгэл би яаж ч яасан гэсэн ингээл ингэч юм байна гэдэг те. Тим юм ингээд нэг юм анх суралцж яасан юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр тэр нь хин нэгний хувьд юу ч хийж болох юм шиг санагдав. Магадгүй хин нэгний хэлсэн тухайн үнийг ойлгоод сонссон нэг үг ч юм уу те. Сонссон одоо хүлээн зөвшөөрсөн нэг хүлээн зөвшөөрөл байгаагаараа байлгасан хин нэгэн гэдэг ч юм уу те. Ингээл янз янзын зүйлс яг бидрийг өөртөө итгэхэд нь тусалдаг байх. Тэгээд нөгөө түрүүний ярьсан бас нөгөө дугуулн секс өөрийнхөө сонирхолтой зүйлийг хийж явах те. Тэр зүйлс нь гэсэн. Хоёлаа бас өмнөх подкастн дээр хүн бол олон зүйл рүү ингэж туршлага хоримтлуулж те. Юу чадахгүйгаа олох хэрэгтэй гэж ирж байсан шүү дээ те. Яг тэрнтэй бас уялдаж байгаа юм шиг санагдаж байна л да. Олон зүйлийг хийж байгаад би ч гэсэн бас нэг дүр гэдэг лөө байгаа штэ гэдэг тийм үрдээ итгэл олж авдаг юм шиг санагдаж байна. Тэгээ туршлагаас хоримтлагддаг ч юм шиг тий. За тэгэнгүүт хоёлаа сэллийн хичээл ордог штэ. Тэгэхээр сэллийн хичээлээр хүүхдүүд маань өөртөө итгэх итгэлийг олж авахд сэллийн хичээл яаж тусалдаг гэж боддог вэ? Наа чи их гой асуулт энэ нөгөө нэг
бас хүүхдүүдийн амар хилдэг зүйл юм шиг санагдлаа л да. Би ингээд сэл орсноос хойш амар үрт ихтэй болсон гэдэг тийм үгийг их сонсч байсан. Яагаад гэвэл сэл өөрөө байнгын одоо магадгүй хүн болгон математик сайн биш, магадгүй хүн болгон уран зохиол сайн мэдгүй байж болно. Гэтэ хүн болгон дотроо мэдрэмжтэй байдаг. Тэгэнгүүт хүн болгонд ямар нэгэн зүйлийн талаарх ямар нэгэн мэдрэмж байж байдаг гэдэг ч юм те. Тэгэхээр тэр мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэхэд нь шүмжлэлгүйгээр яг сэлийн багш сонсдог шүү дээ тийм. Хүн болгоныг ингэж хэлэхэд нь за тэгээд бас тухайн орчныгоо ч гэсэндээ хүн болгоныг хүлээн зөвшөөрнө шүү гэдэг тийм орчин болгодог учраас тэнд хүүхдүүд ингэж өөрийнхөө үзэл бодлыг ингэж чөлөөтэй илэрхийлдэг. Тэнгүүд нөгөө нэг илүү өөрийгөө илэрхийлэх тийм итгэлтэй болж эхэлдэг юм шиг санагддаг. Би ингэж хэлж болох юм байна, гэх юм байна, гэх юм байна гэлч юм те. Тэгээ бас давхар нөгөө би энийг илэрхийлснээр хэнийг нь шүмжлэхдэггүй мэн гэж мэдрээд ихээр илүү чөлөөтэй болж эхэлдэг. Тэгээ нөгөө өөртөө итгэлтэй байдлын бас нэг байдал нь чөлөөтэй байдал байдаг шүү дээ тий. Нөгөө хүн ингээл нөгөө өөртөө итгэлгүй байх тусам бие махбод өөрөө ингээ хомигдож эхэлдэг. Итгэлтэй байгаад байх тусам ингээ тэлж эхэлдэг. Тэнгүүд яг ингээл нөгөө хичээлийн магадгүй одоо шинээр орж ирсэн хүмүүс ч юм уу те хичээлийнхэнд амарын бие хомсон байдалтай байжгаад сүүлдээ ингээл баг багаар харахлаар ингээ жоохон тэнүүн болж эхэлдэг юм шиг санагдаад байхгүй. Тэгээ тэрнээс ингээ анзаарангуут ингээд нөгөө хүн хүлээн зөвшөөрөгдөд ирэхээрээ бас өөрийгөө илүү ихтэйгээр нээж болд юм байна. Илүү нээлттэй болоод эхэлдэг. Тэгэл яг нөгөө нэг саний л ингээл циклтэй нээлттэй болонгууд өөрийгөө бусдад сайн ойлгуулдаг болно. Ойлгуулдаг болоод эхлэнгүүд өөрийгөө ойлгодог болоод эхлэнгүүд өөрийнх нь чаддаг зүйлийг хийгээд гэл ингээл тийм байдлаар амар тусалдаг юм шиг санагдав. Тэнгүүдээ сэлийн хичээл ингээ хүүхэд болгоныг оролцуулаад одоо юу гэж бодож чинь ямар мэдрэмж төрж чинь ямар санагдаж чинь гэл яриулах гал оролдол байдаг штэ. Тэнгүүд анги дээрээ өөр хичээл дээр за би ингээ буруу хариулчвал яах юм гэл дотгош байгаа ингээл одоо хумж байгаа хүүхэд яг тэр хичээл сэлийн хичээл дээр болохоор хариулах гал оролцох гал оролдол ч юм уу тий. Тэгэж эхлэхлээрээ өөртөө итгэл нь нэмэгддэг тий. Тийм. Тэгээд нөгөө сэйл дээр өөртөө итгэлтэй болоод ирэхлээр одоо ихэнх хүүхдүүдэд нөгөө багшаа сайдаг айдас байгаад байдаг байхгүй зарим хүүхдүүдэд магадгүй цэцэрлэг дээрээ багштайгаа асуудалтайсан ч юм эсвэл өмнө сургуультай эсвэл ер нь л ингээ багшаас жоохон айдаг ч юм те авторитив тийм хүнээс айдаг тийм айдастай хүүхдүүд байдаг. Тэнгүүд сэйл дээр болохоор багш ерөөсөө дээрээс биш яг нэг төвшин ингээ яриаж эхлэнгүүд нөгөө багшаас айжсэн тэр нэг айдас ингээ баг багаар арилгангууд яг одоо нөгөө нэг дугууланд явангууд бусад талбар руу бас өөртөө ихтэй болдог гэж хэлсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан нэг багш ч юм уу те тэр хүүхдийг өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд нь туслаад эхлэнгүүд буцаад нөгөө багш нар ч гэсэн айдасгүй аюулгүй юм шиг болж эхэлдэг. Тэгэхээр нэг хичээл дээр өөрийгөө илэрхийлээ сурцсан хүүхэд буцаад дахиад өөр хичээл дээр жоохон өөрийгөө илэрхийлэх гэж оролдох ч юм уу те. Тийм нэг одоо дөр суулгаж байна. За тэгэнгүүт өөртөө итгэх итгэлийг ингээл үүсэл ингээл туршлагаас хоригдлагдаад явж байгаа шүү дээ. Тэнгүүд яаж илүү хөгжүүлэх боломжтой вэ? За яаж хөгжүүлэх боломжтой вэ гэхэлэр саяны яг миний нөгөө хэлсэнчлэн өөрийнхөө амлалтанд хүрье гэж ер нь хүүхдүүдэд аяг хэлмээр санагддаг. Яагаад гэхэлэр чи өөрөө амлалтандаа хүрдэггүй хүнд итгэдэггүй бол чиний дотор байгаа хүн ч гэсэндээ чи өөрийнхөө амлалтанд хүрэхгүй бол бас өөртөө итгэхгүй. Тэгэхээр өөрийнхөө одоо амлсан зүйлс магадгүй за би энэ хичээл дээр хичээнэ гэж хичээлийн одоо ихний улиралд амлсан бол тэр амлалтандаа хүрээд үзье. Тэр хүрээд үзсний дараа чиний итгэл ямар байх бол гэдгийг харах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэр амлалтандаа хүрдэг хүнд л итгэдэг. Амлалтандаа хүрдэг хүнд итгэдэг. Тэгвэл чи ч гэсэн өөртөө итгэмээр байгаа л өөрийнхөө амлалтанд хүрэх хэрэгтэй. Харин эцэг эхчүүдэд хүүхдтэй магадгүй өөртөө итгэлтэй болох одоо арга нь гэх юм бол өөрийнх нь дуртай зүйлүүдэд нь явуулаад үзье. Яагаад тэгэхээр хүүхд дуртай зүйлдээ илүү одоо хичих хандлагатай байдаг. Дургүй зүйлээ болоод ирэхлээр хэцүү болоод ирэнгүүт хаях гэдэг байхгүй. Тэнгүүд дуртай зүйл болоод эхлэнгүүт яаж хийж байгааг хичээе гэдэг тийм ирмэлзэл илүү өндөр байдаг. Тэгэхээр тэр ирмэлзлийг нь ашиглаад ямар нэгэн чадвартай болоод эхлэвэл тухайн хүүхд бусад талбар ч гэсэндээ өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд нь туслаад ирдэг.
Миний бол яг сонгодог хоёр арга юм байна. Тэгээ бусад зүйлс нь бол мэдээж ингээд хүн болгонд өөр өөр ээж болно. Найзуудтай болох юм бол өөртөө ихтэй болно. Хэн нэгэн өөрийг нь хүлээн зөвшөөрж анхааралтай сонссноор хүн өөртөө ихтэй болно. За магадгүй түрүүний өмнөх одоо подкаст нэр ярьжсэн чинь магадгүй өдрийн дэлгэр бичснээр ч өөртөө ихтэй болж болно. Тийм. Тэгэхээр бусад арга бол ингээд янз янз байгаа. За тэгэхээр өнөөдрийн маань подкастын хугацаа нэлээд төгсөн байна. За тэгэхээр өөртөө итгэх итгэл нь бол хүүхдийнхаа дуртай зүйл рүү чиглүүлж өгөх юм байна. За мөн хүүхэд маань эхлээд өөрийнхөө амлалтанд хүрдэг болсон цагт өөртөө итгэх итгэл ингээл хөгжүүлж явчих нь шүү дээ тий. За энэ удаагийн дугаар өөгөр өндөрлж гин. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.